Намайг баг бах үед одоо манай өвөөгийн аавынх нь нэртэй нэг тийм гиндэн гэдэг хүн биш. Гэхүүлэхэд нэрлэдэг л байна. Тэгээ тэр хүн одоо манай өвөөгийнх одоо хүн соол бэлтгэх энэ тэр юм болохоор тэр хүн ирж одоо хонь мал юм гаргаж өгдөг юм байсан. Тэгэд би одоо тэр үед нэг 5-6 таж байсан юм мэдгүй баал байсан баг. Тэгээ тэр хүн ирээд хашааны хаалга зүгээр л ирсэн л байх л та. Хашааны хаалга зохиор нь би хаалган болгож өгч нөгөө алдаг ах ирлээ гэд ороод хэлсэн. Тэгээд тэгсэн чинь тэр хүн тэрэн дээр нилийн бодсон юм шиг. Тэгээд дараад нь ирэхдээ нэг тийм чихэр мэхэр юм авчирж байгаад энээсээ шахаахан битээ тийм алдаг ах энэ төр гэж хэлж байгаарэ гэж хэлжсэн. Тэгээд тэр хүн тэгэхэд юу гэсэн гэхээр би ерөөсөө одоо ингээд амтаа алж байгаагаа амтаа алж яана гэж ерөөсөө ингээд боддоггүй байсан юм аа. Тэгээд тэгсэн чинь одоо энэ хүүхэд нэг алдаг ах алуурчин ирлээ гэдэг ингээд тэгэхээр үгүй нэр би одоо ингээд амтаа алаад байдаг одоо нэр нь л би одоо алдаг хүн байна да. Ингэж бодсон чи одоо миний гаргасан хонь мал үхээ болчихлоо. Тэр чинь одоо нэг мал гаргачих ингээд нүд мүд ингээд татаж үздэг юм шүү дээ. Тэгээд амин тасарч үгүй юу. Тэгээд тэрсэн чинь тэр хонь малных нь ингээд нүд нь ингээд татхунаа төдлөөд ерөөсө мал үхээ болчихлоо. Одоо би энэс хойш дахиж амтаа алахгүй гэдэг. Тэгээд чихэр мэхэр юм авчирч өгчээсэн санагдав. Тэгэхээр тэр хүн бол одоо алж байгаа үед л би амтны амт тасалж байна гэж ингэж бодохгүй зүгээр л одоо нэг хөнс бэлтэж байна гэсэн юм бодоод байх юм бол тэр одоо өөрийнхөө гимт мэдхгүй байх юм бол тэрнийг одоо буцах сэтгэл төрөхгүй юм байна. Тэгэхээр тэрийг би одоо амтны амийг тасалж байгаа юм байна. Энд чинь одоо адилхан л одоо амтны ам шүү дээ гэдэг ингээд бодох юм бол тэрнээс эргэж буцахгүй юу дахиж үлдэхгүйгээр бомтлох юм сэтгэл төрж чадна. Тэгэхээр бид одоо уур гэл нэг зүйл байдаг. Өөрийн мэдлэг уурлаад өндөө даа миний уур хүрээтэй наа л. Өөрийнхөө тухай уурын гим эргүү талаас нь сайн бодоод одоо уурлцахаараа бусдад ингээ буруу хэлчихдэг. Буруу хэлэхээр бусдыг гомдоодог. Энэ одоо хэрэггүй зүйл хийж хлаа гэдэг ингээ уурлцсныхаа дараагаар энийг дахин бодоод л байх юм бол ууралж байгаа үедээ тэрийг хяндаг болчихдог. Ууралж байгаа үедээ хяндаг болгоод тэрнийг дахин бодоод л явах юм бол уурлахаас өмнө тэрнийг боддог болчихдог. Тэгэхээр үүнтэй адилхан гим одоо үйлдэл юм хийж л байгаа бол тэрнийг гимтэй юм байна гэдгийг мэдэх нь л одоо бидний ном үзэж байгаагийн сонсож байгаагийн гол зүйл нь гардаг.